одоо хагасан бүтэн сувилтал ийм процесс явагддаг. Тэрний талаар өөрөө яаж арчилдаг тэр ярих гэсэн та нарт. За тэгээд шүү дээ. Үс арчлаад надад жоохон хэцүү юм шиг санагддаг. Би өөрөө амар урт устай шүү дээ. Та нар мэднэ. Ер нь юу 2023 оноос үс арчилж ирсэн гэх юм уу. Тэрний өмнө зүгээр өөрийнхөө ухаагаа зүгээр хатаагаад кондишнер хэлждэг байсан. Тэгтээ одоо тэгээд яванда ус маань жоохон хатаж матаад одоо чиглэг орохгүй юм шиг надад санагдаад тэгээд 2023 оноос одоо үсээ жоохон анхаарч ирсэн. Би та нарт экстра ийм PDF гэж арчилдаг талаар ингээд бичсэн байгаа. Энэ ч гэдэг одоо яг бүтэнсэн өдрөөс ягаад эхэлж байгааг юу вэ? Эсвэл бүтэнсэн өдөр биш. Эсвэл чиний ухаадаг өдөр. За ухаадаг өдөр шүү дээ. Ухаахын өмнө рос 3 цагийн өмнө эсвэл шөнө хонуулаад одоо үсээ би шүү дээ. Үсээ тосоор тосолдог. Тосоор тослохдоо би розмарин ойл, рицин ойл, өөр бас нэг амлан гэдэг арабын ойл гэдэг тэрийг хэрэглэдэг байгаа. Ийм тос хэрэглэдэг байгаа. Энэ тосыг шүү дээ. Би шүү дээ. Энэ тосыг энэ хоёрыг холиод толгойнхаа үгэнд түрхдэг байгаа. Гарныхаа алгад жоохон мас ирдэ. Тэгээд халуун болгоод тэгээд уг хавар ингээ бүгдийг массажлж өгдөг. Тэгвэл 7 хоногт 2 удаа би нэг хэрэглэдэг байгаа. Тосыг та нар мэддэг байх. Эсвэл гарсан жоохон Монголд Валинда гэдэг юм кастр ойл гэдэг байдаг шүү дээ. Би нэг шингэлж хэрэглэдэг. Юутэй шингэлж хэрэглэдэг вэ гэвэл шүү дээ. Энэ самд би зөвхөн юу лээд ийцэн энд бол би розмарин, ингва гэдэг юм хоёр юм олоод чанаад ингээ хийсэн байгаа юм шүүсэн байгаа. Одоо та нарт харуулъя. Энэ шингэнийг ингээд үснэтэй бас саяныхаа тостой нийлүүлээд ингээ хэрэгжилдэг байгаа. Ер нь угаах болгондоо дандаа ийм процесс явагддаг л та. Дээрээс нь штэ хамгийн чухал юм гэвэл төмөрний одоо төмөр баг бинтэй төмөр тутамтай байвал штэ. Тэрийг шалгуулах хэрэгтэй. Амар их нөлөө өгдөг одоо чиний юм ирэх юм уу эсвэл ер нь юм ирэхтэй амар их ирдэг. Тэгээд тэрнээс сэргийлээд би штэ витамин хэрэглэдэг. Энэ витамин С витамин 2 нийлцсэн ийм капсул байгаа. Энийг штэ өглөө эрт үлэн хотоодонтой уучгараас их тохирноо тийм хэрэглэдэг. Биотин асуусантай амар сайн бас хүмүүс арьсны чухал болохоор ер нь хэрэглэж явах хэрэгтэй. Эмэгтэй хүн өгшин болвол одоо илийн зөндөө олон юм бинт чинь тутна. Та надад бас анзаарсан юм зөндөө байна. Тэгээд юу гэвэл шүү дээ. Залуу байх та. Хоол ер нь амар контрол иддэг байсан. Өдөртөө юу иддэг, калорийн гээд тэрийг амар боддог байсан. Ер нь тэгээд тэрнээс болоод шүү дээ. Өгшрөөд явцсан авцтай үсний квалитет амар мууддаг. Одоо надын хэлснээр надын мэдрэмжээр гэдэг хэлчихье заяа. Надын мэдрэмжээр тэр нь бүр амар чухал юм шиг тэр залуу үедээ амар заавал турахын хэрэггүй хурж болно. Тэгтээ бүр тийм амар жүрчинг болоод байх хэрэггүй. Ер нь ингээ булчин нэмээд бие хөгжүүлээд гоё хэлбэртэй байл тэр нь амар чухал. Хоол хасаж тэгэж янз бүрийн юм хийх хэрэггүй. Тэгтээ мэдээж арьсан тас кулинатрата гэдэг одоо борцог, шарсан, шуушур гэдэг тэмцэндөө бэршги байгаа шүү дээ. Тийм юм идэж болно. Тэгтээ бүр амар идэж болохгүй. Тэр чинь бас усанд нэлийн нөлөө өгнө. Ядал тэр дотор муу тос гэж байдаг шүү дээ. Би одоо монголоор орчуулаад хэлж байна. Мэдээж гоё шүү дээ. Бид нар бүгдээрээ гурилбуудаа борцогт амар зуртай. Тэгтээ тэрийг идэхдээ жаахан асчаалаас гоё шүү. Омега 3 гэдэг юм бас витаминуудыг энэс айгуу сайн хэрэглэх ёстой шүү. Мультивитамин шүү дээ. Ер нь бүх юм орсон байгаа. Мультивитамин. Энэ 4 витаминыг би дандаа уудаг. Тэгээ ер нь болоо тийм их бас витамин хэрэггүй. Өөрөөс тийм их витамин уухадаас бинт муу гэж боддог. Тэгээд энэ 4 байхад болно. Хэрэглэдэг. Шампунь харуулъя. Монголд зөндөө болно. Гой шампунь гарсан гэж би бодож байна. Шампунь дээр анхаарах чухал юмнууд байгаа. Би энэ шампуныг хэрэглэж байгаа. Энэ манай дэлгүүрийн одоо шинээр туушиж үзэж байгаа. Энэ надад бүр амар таалагдсан. Энэ бүр топ. Энэ яагаад топ вэ гэвэл үнэртэй ус авахгүй, арх байхгүй, архины одоо бодис байхгүй, тэгээд силикон байхгүй, тэгээд сульфат гэдэг бодис байхгүй. Энэ одоо энэ дөрвөн бодис шүү дээ. Үсэнд бүр маш муу. Үсний доторх үгийн энийг одоо
пуур гэдэг штэ пуур амар түгждэг. Тэгээд одоо амар муу гэж энэ дөрвөн ортой зүйл ороог болохоор энэ амар гоё шампунь. Тэгээд Монголд ч та нар штэ ер нь шампунь хайхтаа энэ дөрвөн бодисыг анхаарч явах хэрэгтэй шүү. Шампуныг хэрэглэдэг би бас жоохон үнэртэй парфюмтэй тэрсэн бас шампунь байгаа. Энийг бас хэрэглэдэг. Ер нь маш төвсөнтэй. Энэ олон тоснуудтай амар органик үнэртэй амар гоё үнэртэй биш заяа. Гадаашаа явна, сургуультаа явна гэдэнгүүт над юу гэсэн юм сонин ийм розмарын юм үнэртэй эсвэл тэр амлан гэдэг амар арабын амар тийм бүдүүн ногоон тос гэдэг гоё. Тэрийг та нар өөр видеонд харсан тэрийг хараарай. Араб видео нь Дубайын видеонуудыг та нар үзээрэй. Ерөөл тийм шорон үсний үнэртэй байхгүй гэвэл та нар энийг асэргэлж болно. Би нэг ерөн зүр дээрээ энэс доош хүртэл түргдэг юм үнэртэй ус шиг юм тосгаа та нар мэднэ. Японы тоснууд бүр амар үнэртэй ус шиг байдаг. Тэгээд энийг яг үнэртэй ус болгоод хэрэглэжвэл бүр янзын гоё ус гоё үнэртэй. Би надыг бас дуртай. Хоёр дахь нь болохоор ихтэй манай Германы им креатин гэдэг энэ Pear гэдэг overnight float гэдэг бас ийм серум байгаа юм усны. Энийг бас би ер нь толгойнхаа уг мөгөнд ерөөсөө түрүүгүй. Энэ угаасаа силикон байхгүй. Гэхдээ би юм өнөр та нар юм жоохон органик биш хүчтэй одоо бодос орсон юмуд ер нь үснийхаа уганд түргэх айгуу дургу. Энэс доош хүртэл ингээд түргчдэг байгаа. Тэгээд үсний стори юм байна. Тэгчээ би танарт нэрээ сая ярьжсэн юмнаас дэлийгаад явчихлаа штэ. 7 дахь өдөртөө штэ угаахынхаа өмнө олон тос энэ органик тосод байгаа штэ. Розмарин, кастр ойл тэдрийг хооронд нийлүүлээд тэгээд толгоондоо 10 минут массаж хийж өгөх хэрэгтэй. Тойлогын та нарт харуулъя. Иймэрхүү маягаар та нар штэ тэ үсэндээ 5-аас 10 минут хийж болно. Эсвэл бүр дуртай бол 15 минут хийж болно. Октод зүгээд байгаа юм гялалцсан нэг юм альчуур байгаа штэ. Эсвэл толгойн юм алгаа тэрийг зүгээд хончих. Ядвал үсээ штэ тэ тэгж мас ирцнийхаа дараа дулаахан дээрээс нь амраад тайван болоод тэгэх ёстой. Үсээ угаахтаа саяны над хэрэглэсэн шампунууд хэрэглэх ёстой. Тэ үсээ шампундахтай штэ тэ та нар штэ зөвхөн уга шампундах хэрэгтэй. Доошгоо ерөөсөө шампун үргэж болохгүй. Одоо энэс доошгоо шампун үргэж болохгүй. Угаасаа тэр хөөс чинь доошгоо хүртэл явчихдаг болохоор тэгэл болоо. Тэгэд ер нь 7 хоногт 2-оос 1 удаа л угаах хэрэгтэй. Тийм их угаахын ер нь нэрэггүй тэгвэл үс амар хатдаг. Тэгээд бас тосдох нь амар хурдан. Би ер нь штэ 7 хоногт 1 удаа угаадаг байгаа. Тэгээд надад тэр нь болчихж байгаа. За угаах өдөр ийм байжээ. Агаарт үсээ хатаах, сенсер хатаах төвөдөн салигаар хатаасан дээр баг шүү. Нөгөө халуун сенсер яг үс амар хурдан хатаад имчдэг тэ уграад юм. Сонин ийм хэлбэр үлдчихдэг штэ. Тэгээд надын хэлсэн одоо 7 дахь өдөр ийм байна. За тэгээс 3 дахь өдрийг ярьж өгье. Оройд штэ тэ 2-оос 3 минут дандаа мас ирдэг хэрэгтэй. Тэгчээд хамгийн чухал юм амар сайн ус уух хэрэгтэй. Ус уух хэрэгтэй. Тэр чинь үсэн чинь сайн, арьсан чинь сайн. Одоо би танарт хэлсэн сая юу идэх юм амар чухал шүү. Чухал юм гэж би бодож байгаа. Амар их самар идэж болно. Тэгээд протеин гэх тийм юм идэх ёстой. Тэгээд амар их ногоо идэх ёстой. Ногоо сайн мэдгүй Монголд ямар ногоо байдаг. Ямар ч хамгийн сайн одоо ногоо гэвэл манай байцаа энэ байцаа луу надын хүүхэд насанд бол энэ хоёр ногоо амар санагдчих төмөстэй нийлээд. Хэрвээ ногоон дурггүй бол байцаа ид. Тэгэд бас кимчи гээд байгаа шүү дээ. Кимчи гэдэг жоохон хэцүү юм гэвэл хитрхи хийдчихэр нүр дээрээ юм гарах магадлал их өндөртэй. Яг л тийм амар хэлсэн сахар давс орсон байгаа. Тэрнээс болоод бас нүрэн дээр чи юм гараад иж магадгүй. Хэрвээ цогцохгүй байвал эсвэл ингээд үзүүгээр юм улаан юм туураад байдаг тий. Хамгийн одоо юу хэцүү юм гэвэл штэ дандаа кимчи идвэл одоо өвддөг болдог. Би өөрөө кимчи юусэн идэж байгаагүй. Би угаас кимчи зүү идэг Монголд байсан гэж би бодож байна. Гэхдээ одоо бүр амар удаж дээ би сайн мэдгүй байна. Кимчи ямар амттай. Гэхдээ энд зөндөө олон кимчи одоо гараад ирсэн гэдэг. Би бас нэг удаа авчихсан. Тэднийх гоё амттай бишсэн. За кимчиний талаар тийм юмрхуу юм байна. Авокадо гэдэг гоё
самар шиг амттай авокадо ааш их эрүүл нөгөө нэг тостой тэгээд амар их витаминтай. Тэгээд дөрөвдүгээр өдөртэй билээ. Дөрөвдүгээр өдөр нь мини одоо гарах тийм өдөр гэх юм уу та тэрэн дээр болохоор aloe vera гэж жинхэнэ том юм ургам лээд ич тэрийг аваад тэрийг үсэндээ түргэж болно. Эсвэл үсний тийм гээлэн одоо органик aloe vera гэж тэрийг бас түргэж болно. Тэгээд тэрийг угандаа түргээ зүгээр орхиж хэрэгтэй. 5 дахаас хагасан хүртэл 5-6 дахь өдөртөө оныхаа уганд пилинг хэрэгтэй. Монголд уга пилинг тэр гэдэг тийм салон өдр зөндөө байдгийн байлээ. Тэр нас айгу вау. Манай энд байдгийг би мэд байдгийг нэг сайн уршиж үзээгүй юм байд. Ер нь байдаг л ах тийм би хийж үзэж байгаагүй. Би өөрийнхөө ер нь гэрийнхэн пилинг хийдэг. За гэрийнхэн пилинд та нар юу хэрэгтэй бэ гэвэл шүү дээ. Росмарын тосондоо чих боронгийн сахар юм уу? Сахар хийгээд толгоонд түргээ тэрийг ингээд пилинг дээр унсан толгооны одоо арьс ингээ гуйлчаад ингээ гараад ирчдэг. Тэр нь бас надад их таалагддیں۔ Одоо хичээд тэрийг шүү дээ бас кофе гаргаж болно. Кофе массаж болно. Тэр нас кофеин гэдэг бол янзын гой юмнууд байдаг гэж хэлдэг юм бэлээ. Одоо сахар, кофеин тэгээд өөрийнхөө дуртай одоо тос, ургамлын тос гэдэг бага юм хэрэгэлж та нар болно. Ер нь хийж яхад ёстой юм юу бэ гэвэл толгоогоо дандаа массажтай хэрэгтэй 2-3 минут ер нь өдөр болгоо. Тэгээд өөрийнхөө үсийг дандаа өдрөөсөө ингээд хөргөн ус гоё ус, надын ус гоё. Би чамд хайртай шүү. Урмын үгнүүд үстэй хэлж өгөх хэрэгтэй. Тэр нь бүр амар чухал яа гэлээ. Стрессээс болж ус асуунтай те. Урмын үг өөртөө хэлээд ингээд үстэй хэлээд бас тэр стресс тошоо бунаа. Тэр нас чухал туслах. За надын тэгээд типс санаа маань юм байла. Тэгээд одоо би тэгээд бичлэгийн өндөрлөгийн амар урт олжлаа. За тэгээд дараагийн